Тэгэхээр маш сайн уншаад нүдээ дутуу бичсэн хоёр мөрөө гүйцэж үчиж ирэх шүү. За ёо. За дахиад нэг даалгавар өгсөн юу вэ? Биеэр аавсгийн бүтээж сурч ирнэ тийм үү? За сайн байна. За багш нь энэ хавуу шүү. Дамжуулчих. За өөрийнхөө аавсгийн дээр наагаад агшаа найдад руугаа явуулаарай заа ёо. Яа нэгэн хамаа бичиж сурнаа. За энэ багш нь таамрын дэвтрийн нэг нүдийг төлөвлөж сурсан байна. Нэг нүдийг төлөвлөж сурсан. За тэгэхээр орчноо хараад яг ганцаараа байдаг нэгээрээ байдаг зүйлийг нэрлэдэг багш та. Юу нэгээрээ? Оо сайн. Хар. Оо сайн. Хүн ч гэсэн яг бичгүй ганц юм аа. Ганц гэсэн ганц. Таавар юу их юм бэ? Миний пүүц. Оо таа. Яа, тэгвэл хэдүүлээ нэгэн цэврээ бичиж сурах. За энэ бол хамрыг дөрөв чинь дэвтрийг чинь нэг хэн нүд шүү. За хэдүүлээ цэврээ бичихтэй энэ дөрөв чинь нүдийг зөвхөн хатны арын зайд нь цэврийг бичдэг. Дүүр гэж бичиж байна тийм үү? За нэгэн цэвэр. За дөрөв чинь нүдний дээр ивлээ. Жоохон гişүү яваа. За хамаа. Яа нэг мөр. Нэг л мөр. Ямар айдыг өгдөг юм хэвээр юм. Аа. Багшаа би олзуулбарэ. Би магашаа уцаа. Яа. Оо нэгэн цэврийг маш сайн биччихэ. Өчигдөө бүгдээрээ бичиж сурсан байна. Сайн байна. Сайн байна. За одоо бүгдээрээ хоёрын цэврийг бичиж үзье. Хоёрын цэврийг бичиж үзье. За мөн л адил дэвтэрний айлтдаг бичгүүлээ. Дөрвөлжин шуганы нүдийнхаа мөн адил талд нь бичнэ. За.Айн тийм жоохон багс болж байгаа тийм ээ.